За хай манайхан. За өнөөдөр болохоор англи дээр биш, алгуу сайхан монгол дээр хийж байгаа 3 төвчлэл маань болж байна. Айгүй олон хүмүүс монгол дээр яриач, монгол дээр хийх сонирхолтой байна гэж хэлсэн учраас би яг монгол дээр юмхүү контентуудаа үргэлжлүүлээ хийж бодлоо. За өнөөдөр болохоор хэдүүлээ жоохон deep ярина, гүнзгий ярина. Юуны талаар ярих гэж байгаа юм гэхээр эрэгтэй хүн салснаас хойш яагаад сэтгэлээр унаад тийм. Яг хайр гэж юу нэг юу вэ? Хайрыг яг ямар өнцгөөс нь харах хэрэгтэй вэ? Мөн дээрэс нь хүн болгоны асуудаг асуултууд. Яаж зөв хүнээ олох вэ? Би зөв хүнээ л олж чадахгүй байна гэдэг. Тэрэнд яг зөв хариулт нь юу байдгийг гэдгийг нь ярив. Мөн дээрэс нь эрэгтэй хүний хайр гэж юу байдгийг те. Эрэгтэй хүн яг ямар шиг байдлаар хайрлах хэвтэй. Тэгээд дээрэс нь чи сэтгэл зүйн уналтанд орцсон хайртай эмэгтэйтэйгээ үерхэж чадахгүй тийм нөхцөл байдлууд чиг яаж тэндээсээ гарах юм, яаж ч одоо хүссэн эмэгтэй хүнтэйгээ цуг байх вэ ч юм уу те. Гэх мэтлээнд асуултууд би өөрийнхөө туршлага болон эргэн тойронд байгаа хүмүүсийнхаа харсан үзсэн дээрээ би тулгуурлаад ярив. За би өөрийнхөө хувьд бол ярихад би найз охинтой би одоо 20 гаруй жил үргэлж чинь манай найз охин миний харж байсан баг хамгийн хөөрхөн охин би гадаад сурдаг л да. Нью-Йорк сурдаг. Тэгээд найз охинтой гэхдээ би Шанхайд танилцчихсан манай найз охин Европ охин. Тэгээд айгүй хөөрхөн миний амьдрал харж байсан хамгийн хөөрхөн охин. Гэхдээ тэрнээс илүү чухал зүйл нь юу гэхээр битүүр яг тархиараа хамгийн сайн ойлголцож чаддаг хүмүүс. Тэгээ би биенийхээ boundary гэдэг зүйлсүүдийг аягүй сайн мэддэг. Тэгээ дээрэс нь би яг энэ relationship-д орохоос өмнө аягүй их юунуудыг хийсэн гэх юм уу дотроо reflection хийсэн. Яг энэ relationship-д орохоос жилийн өмнө би нэг охиноос салаад 3 жил үргэлжсэн охиноос салаад би бараг нилээ хэдэн сар сэтгэлийн готролтой ингээд явж исэн те. Тэгээ тэрнээр аягүй их дүнэлтэй шүү дээ. За яагаад юм болчих юу болчих. Тэрийгэ бодж хүн чи яг нөгөө relationship орохынхаа өмнө өөрийгөө тийм mature болгоно гэж ярьдаг те. Өөрийгөө бэлтэн. Тэгэж би яг нэлээ өөрийгөө бэлтэж байгаа. Тэгээд бэлэн болсны дараа яг тэр хүн өөрөө гараад ирсэн. Миний амьдралд яагаад ч юм дэ гарч ирэл тэгэл битүүр өрхөө одоо баг 2 жил болж байна. За тэгээд эдгээр бүх зүйлсүүдийг би ингээд та хуваалцъя. За тэрнээс гадна эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээс арай илүү сэтгэл зүйн хувьд ингээд уналтанд ороод идэг гэдгийг би анзаарч харсан. За яагаад юм бэ гэдгийг би тайлбарлая. Эмэгтэй хүмүүс ч гэсэн адилхан ялгаагүй сэтгэл зүгээр ундаг штэ. Гэхдээ яагаад илүү эрэгтэй хүмүүс гэж те. За нэгт хоёр шалтгаантай байдаг. Нэгт юу вэ гэхээр эрэгтэй хүн төрхөөсөө тийм possessive elementтэй territorial одоо өмчлөгч элементтэй төрдөг. Амтнаар арслан өөрийнхөө territory буюу газраа хамгаалахын тулд амиа өгөхөөс хүртэл буцахгүй байдаг. Гэтэ яг тэрнтэй адилхан эрэгтэй хүн төрөхдөө миний зүйл гэдэг тийм possessive elementтэй байдаг аахгүй. За тэгээд салсныхаа дараа эрэгтэй хүн одоо өөрийнх нь найз охин байсан өөр эрэгтэй хүнтэй байна гэж боддог бодол тэр эрэгтэй хүнийг бүр галзууруулдаг гэх юм уу те. Тэр бодол байна. Хоёрт юу вэ гэхээр эрэгтэй хүн салсныхаа дараа тийм олон эмэгтэй хүмүүстэй уулзах тийм боломж яг үүндээ байдаггүй. Яагаад тэгэхээр чи амар high end те бүр топ 1% эрэгтэй ч хүмүүсд бүр үнэхээр царайлаг тийм гоцгой тийм л хүн биш бол яг үүндээ тэгэл амар олон охтууд олж молоод тийм боломж яг үүндээ нэг тийм байхгүй. Тэрийг ойлгоорой. Эмэгтэй хүмүүс болонгууд чи мэдж байгаа тийм үү? Чи нөө одоо эрэгтэй хүн ч юм уу эсвэл өмнө эрэгтгээс X чинь айгүй олон эрэгтэй хүмүүс ингээл хойноос нь гүйдэгтэй. Яг тэгэл тухайн үед эрэгчсэн болохоор л тэгэл харилцаа байхгүйсэн болохоос эмэгтэй хүн тэгэл нэг эрэгтэй хүн рүү уулзсан тэгэл жоохон сэтгэл нь чамаас алдсан сэтгэл готролтой байж байгаа тэгэл уулзаа хэлбэл эрэгтэй хүн эртгэл واخхой. Тэр ялгаа. За ийм хоёр шалтгаантай. За тэгээд энэ хоёр шалтгаанаас болоод миний бас яг нэг эргэн тойронд мэддэг байсан нэг хүмүүс нэг жоохон онцгой хэцүү юмнууд болсон юм л да. За би нэг хоёр жишээгээр хуваалцъя. Нэг нь болохоор миний нэг таньдаг залуу байсан. Тэр long distance хийж үерхдэг нэг охинтой байсан. Тэгээд тэр хоёр салаад тэр охин өөр залуутай болоод тэгээд явсны дараа тэр залуу амиа оролцсон. Тэгээд хайрын залуу. Тэгээд тэрийг хараад би чи яана чи ямар амар одоо ингээд үнэхээр эрэгтэй хүний сэтгэл ингээ урд юм бэ өөрийгөө хүртэл тийм нөхцөл байдал ороод яасан амар юм бэ гэж би бас тухайд бодоо миний сэтгэл хүртэл нэлээ ингээд сэв сууж исэн гэх юм уу. За тэгээд нөгөөх нь болохоор манай нэг найз охиноос салаад тэгээд жил гарan бүр нэлээ стресстэй яваа. Тэгээд үсэн нүгэр ингээд тугаараа унж мунаад тэрийг нь харах хүртэл ингээд нэлээ хэцүү. Тэгээд энэ бүхнийг ингээ харсныхаа үндсэн дээр би энийг ялангуяа ингээд 10 дэх хүүхдүүд өсвөр насны дээр явж байгаа 20 дэх залуучууд яагаад энийг сонсох хэрэгтэй юм бэ гэж
би бодож байгаа тий өөрийнхөө туршлага дээр ч юм уу те үнслээ нэг хэлээ л гэж бодсон. За тэгээд ийм болчлоо. Чи одоо жишээлбэл салчлаа тийм үү? За салчлаа. Тэгвэл чи салчлаа. Одоо яах ёстой юм бэ? Салаа одоо сэтгэл зүгээр унаад байна. Одоо би яах ёстой те? Өөр эмэгтэй хүнтэй уулзаад те. Тэгээд эсвэл одоо дэрийн ап байдаг штэ. Tinder гэдэг. Tinder татаад өөр эмэгтэй хүмүүстэй уулзах юм уу? Тэгээ унт чифтэй тэгээ явах юм уу те? Нэг юм хэлье. Тэрэн шиг хоос юм байдаггүй шүү. Чи өөрийгөө сэтгэл зүйн гимтээцэн явж байгаад өөр эмэгтэй хүнтэй уулзаад тэгснэ янз бүр болвол чамд үнэхээр хоосон л мэдрэмж өгөн тэрнээс чамд ерөөс нэг тийм гоё тийм fulfilling буюу сэтгэлээ чинь дүүргэж байгаа мэдрэмж ерөөс өгөхгүй. Тэгэхээр чи зүгээр өөрийгөө л зовоон тэгээд өөр эмэгтэйтэй уулзаад тэрнтэйгээ үргэлжлүүлээ явуул чи ексээ бодоод нөгөө эмэгтэйгээ хүртэл зовоон. Тэгэхээр чи өөрийгөө зовоохоос гадна нөгөө хүнээ бас зовоогоод байгаа байхгүй. Битээ тэгж муухай хуваа хичээсэн завтай байна. Тэгж болохгүй. Яах ёстой юм гэхээр чи тэр мэдрэмжийг аваад эрэгтэй хүн сэтгэл нь ингээд өвдсөнтэй heartbreak болцсон зүрхээ шархалсан байгаа үедээ эрэгтэй хүн амар хүчтэй байдаг хөөхгүй. Яагаад гэвэл за яг тэгснийхаа дараа эрэгтэй хүн болонгууд за одоо би юу их вэ? Яах вэ? Одоо ингээд шаналал депресстэй л ингээд байх уу гэхээ хооронд чи юу их ёстой юм гэхээр өөрийгөө physically те одоо би хаанах авч чи одоо тарган эсвэл туранхай ч юм уу те тийм бол чи жимд яв. Эсвэл янз бүрийн спортоор хичээл өөрийгөө харах байдлаас нь яг гоё жинтэйгээ мөн дээрээс нь гоё бие хаатай тэгж болгох. Тэгжиж хүн бие харж тэгж дисциплинтэй буюу тууштай байж хүний тарих одоо тэ илүү ингээд тууштай тэрийгэ дагаж явна гэсэн үг. За тэгээд нөгөө талаараа яах ёстой юм гэхээр мөнгө бол санхүүгийн хувьд хүчтэй бол хүн болгоо өстэй мөнгөтэй ах нарын инглээ энтер гэл тэгж юм яриад гомдлоод байгаа тэр залуучууд хараад өрөвдөлттэй юм бэ л гэж хардаг байхгүй. Яг үүндээ чи одоо тэгээд гадна талаараа ч гоё харагддаг тийм байлаа гэд мөнгөгүй тэгэл надад мөнгө байхгүй шүү дээ. Тэр гомдлоо гоншноод байгаа юунд хин дуртай байх юм. Хинч дургу. Тэгэхээр мөнгө бол санхүүгийн хувьд хүчтэй. Бизнес хийхгүй маа гэхэд өөрийгөө хөгжүүл англи суртай. Тэгээд дээрэс нь гадагшаа авч юм үз нүд тайл. Тэгээд дэлхий чинь ганц монголоор хязгаарлагдахгүй, ганц нэг улс, хоёр улсаар хязгаарлагдахгүй. Юм хар, юм үз, тийм үү? Тэгээд дээрэс нь өөрийнхөө гадаад үзмжиндээ анхаар үсээ анзал. Тэгээ гой хувцснууд өмс, өөрийнхөө итгэлийг олж ав. Яг энэ бүх зүйлсүүдийг чи бодоод яг зөвхөн өөр төрөө анхаар. Чи өөр төрөө яг анхаарангууд хүмүүс чамд гараалаа хуваа хичээсэн, гарын орон юу гэж явах тийм байхгүй зөвхөн жим яваал ажиллаа хийгээл юу яагаад найзуудаа хаялаа ч юм уу. Яг үүндээ яагаад тийм хийж байгаа гэдгийг би чамд тайлбарлая. Чи тийм хийснээрээ бос хүмүүст яг үүндээ сайн зүйл хийж ялангуяа эргэн тойронд хүмүүсээ эрэгтэй хүн хүчтэй байгаад бос хүмүүстэй нөлөө үзүүлж ивэл тэр чинь эргэн тойронд хүмүүс чинь амар зүгээр нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр заавал одоо өөрийгөө хурцлаад зөв юм хий, тэрийгэ болго. Тэрний үндсэн дээр чи high end гэдэг шиг одоо топ эрэгтэй хүн болно. За топ эрэгтэй хүн болсны дараа яг үндэ тэр эмэгтэй хүмүүс гэдэг бол чамд хэдэн зууваараа ч юм уу ингээ чамд бүр ингээ бэлэн байж идэг тийм юм болно гэсэн үг. Яг би тэр муу цус хэлээгүй гэхдээ яг үндэ бод байдал тийм л аахгүй юу. Миний мэддэг найзууд ч байна. Тэгэл амьдралын туршлага янз бүрийн юмнууд дээр ингээ харангуут чи өөртөө ихтэй өөрийгөө сайхан авч явдаг, гоё бие хаатай, тэгээд мөнгөтэй, зоригтой тийм багт эмэгтэй хүмүүс чиний хойноос явдаг л аахгүй. Хүмүүсийн боддог ялангуяа эрэгтэйчүүдийн хамгийн том гаргааддаг алдаа нь эмэгтэй хүнийг зорилгоо олох чинь эмэгтэй хүний хойноос л гүгэддэг. Тийм биш байхгүй. Эмэгтэй хүн чинь харин эсрэгээрээ өөрийн гэсэн урдаа харсан зоригтой тийм эрэгтэй хүнийг хойноос нь гүйж тийм эрэгтэй хүнийг л хүсдэг байхгүй. За тэгвэл нөгөө нэг асуулт руу оръё. За би тэгвэл яаж зөв үнэ олох вэ гэж. За яаж зөв үнэ олох? Хүн болоо хэлэхдээ за ийм эмэгтэй хүн байна. За үнэн ч эмэгтэй хүн байна. За намайг хүндэлдэг эмэгтэй хүн байна. Яг үнэндээ тэр яг зөв асуулт биш юм байлаа. Би нэг ном уншиж байгаа тэрийг аягуусаа ойлгосон. Зөв хариулт нь юу гэж чи наад асуултаа арай өөр өнцгөөс өөрөөсөө асуух хэрэгтэй. Юу гэж асуух хэрэгтэй гэж
Би яаж зөв хүн байх вэ? Тэр зөв асуулт нь. Би яаж зөв хүн болж тэр хүмүүсийг татах вэ? Чи яг үнэндээ зөв хүнийг олохгүй бол тэг чичээгээд тах чанд амар утахгүй юм бэлээ. Бид тэр номноос уншаад ойлгож авсан. Чи өөрөө яаж тэр зөв хүн нь болоод яаж өөрийнхөө гадна талаасаа чи хүчтэй, дотор талаасаа ч ухаантай, мэдлэгтэй, wisdomтай тийм хүн байвал чи эргэн тойронд байгаа зөв эмэгтэй тийм хүмүүсээ чи өөртөө татах байхгүй. Тийм учраас тэр асуултаа чи өөрөөсөө зөв өнцгөр нь асуугаарай гэж л. За яаж чи тэгвэл тэр зөв хүн болох юм? Би түрүүнд хариултыг хэлсэн тийм үү? Өөрийгөө хөгжүүл. Тэр хамгийн зөв хариулт нь. За тэгэхээр тэр бол хариулт нь байлаа. За би сайн ном уншсан гэж хэлжсэн те. Тэр номыг би бүр та заавал уншаарай гэж зөвлөе. За ямар ном бэ гэхээр The Way of the Superior Man гэдэг тийм ном байна. Тэр миний амьдралыг бүр өөрчилж ирсэн ном. Одоо ингээд яг найз өхнөөсөө тухайд 3 жил үргэлжлэсэн найз өхнөөсөө тухайд салчаад тэгээд тэр номыг уншиж байхдаа oh fuck. Ийм дээр би буруу гаргацсан юм шүү дээ. Ийм байж болохгүй байсан юм шүү дээ. Ингэх ёстой байсан юм байна шүү дээ. Бүх юмнуудаа ойлгож авсан. Тэр номдод юу гартыг гэхээр эрэгтэй хүн яг ямар эрэгтэй хүн байх ёстой юм? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн dynamic юу гэдэг те. За тэгээд дээрэс нь ялангуяа залуучуудтай бид нарт бол ингээд өөрийн гэсэн тэр одоо сексийн хүсэл гэж байгаа те. Тэр бол аюу хүчтэй байдаг. Тэрийг яг яаж зөвөр хуваарлах уу гэдгийг нь аюу сайн тайлбарсан тийм ном байгаа. Тэрийг заавал олж уншаарай англи дээр. За тэгээ энэ ном дээр аюу чухал нэг ярьдаг юм болохоор dynamics ярьт. Тэр dynamics нь болохоор feminine masculine гэж яддаг. Relationship-д орчингууд тэр masculine feminine energy гэдэг нь болохоор монголоор орчуулсан masculine болохоор иршүүд, feminine болохоор эмгтээлэг гэсэн утгаар одоо орчуулдаг юм уу да. За тэр нь юу юм бэ гэдгийг тайлбарлая. За эрэгтэй хүн physically мөн дээрэс нь financially буюу би хааны хувьд тэгээ дээрэс нь санхүүгийн хувьд эмэгтэй хүнээсээ илүү байж тэр хүнийг хамгаална. Эмэгтэй хүн чинь аюулгүй байдалд мэдрэмээр байгаа шүү дээ. Эмэгтэйгээ санхүүгийн хувьд ч гэсэн би хаагийн хувьд ч гэсэн би бол ингэж хамаг хамгаалнаа. Би ингэж чиний хүмүүс монголчууд ингэж ярьдаг шүү дээ. Миний аав ч юм уу манай нөхөр ингэж миний хан чулуу юм аа. Тэрэл ярьдаг. Яг тэр чинь үнэн бохгүй. Хэрвээ эрэгтэй тийм аимхай те өөстөнөрөө инглээ гэж гоншгонол пүситэй тэгж байд юм бол эмэгтэйнд ямар ч тийм зорилго за одоо ингээл үргэлж байгаа л сална л гэж тэгж боддог. Тэгэхээр чи бодоод үз. Танаа найз охин эсвэл үерх гэж байгаа эмэгтэй хүн ч тийм үү? Чи тэр эмэгтэйгийнхаа оронд байсан бол чи өөрийгөө сонгох уу? Тэрийг бодоод үз. Энийг би яг хүн хэлж байхыг яг юм үзээ үзсэн чи энийг хэлхийг би сонсоод ёо юу вэ нэрээ тийм биш үү те яг миний бүр толгойг нээсэн зүйл байхгүй. Хэрвээ миний яг хүсэж байгаа тэр эмэгтэй хүн тийм олон сонголттой байж хат намайг яг яагаад сонгох ёстой те тэрийг бодж үзэх ёстой байхгүй. Тэгэхээр түрүүний өмнө хэлсэн асуултаа тийм үү тэрийгэ эргэлж өөр дээр гаргаж ирээд яаж би зөв хүн байх вэ яаж тэр хүн болох вэ гадна тал дээр анхаа те дотоод үнэ анхаар. Амун дээрэс нь хүчтэй бол санхүүгийн бие физиологийн бүх талаараа хүчтэй эрэгтэй хүн бол яаж тийм болох юм? Сахилга бат, хатуужил, байнгын юмыг сурч явах, open mindтэй те, нээлттэй сэтгэлгээтэй тийм байж л чинь бүхнийг бий болгоно. Тэгэхээр одоо яг янз бүрийн сэтгэл зүйн уналтанд орсон, салцсан тийм нөхцөл байдлаар явж байгаа л. За одоо би цагаа өрөхгүй эмэгтэй хүмүүстэй би цагаа өрөхгүй. Харин эсрэгээр би өөртөө цагаа өрнө. Өөрийгөө хөгжүүлнэ. Тэрний дараа тэр эмэгтэй хүмүүс бол тэгж ирд юм байна гэдгийг чи маш сайн толгойдоо буулгаж ойлгохороо. Энэ тэр дороо ороод ирдэг зүйл ш. Магадгүй хэдэн жил явж иж магадгүй. Тэгэхээр тэр бүхнийг болгохын тулд урт удаан хугацааны хараатай байгаарай, хүчтэй байгаарай. Өөрийгөө дийлдэхгүй гэдэг тэр майндсетийг байнга өөртөө сануулж байгаарай. Новшин зүйл байдлаар новшин байдлуудаар явсан ч гэсэн өөртөө байнга сануулж байгаарай. За тэгээд you got this guys. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Тэгээд янз бүрийн хэцүү байдлаар явж байвал ч даваад гарна. Мэдрэмжүүд ирж л байдаг, явж л байдаг. Тэр мэдрэмжэндээ бууж өгөөд өөртөө янз бүрийн муу юм хийж бодж байл чи тэнэглэн гэсэн үг. Тэгэхээр тэрийгээ сайн бодороо. Чи чадна. Өөрийгөө хөгжүүл. Тэр л ганц сонголт нь шүү. Өөр сонголт байхгүй.